Содбаатар гишүүнд амжилт хүсье. Өмнө ажиллаж байсан манай Батал бол яг салбарынхаа хувьд бол сайн ажиллаж, олон ажлыг эхлүүлж байсан. Тийм учраас энэ дээр бол гаргасан бодлого үргэлжлүүлээд явуулах нэлээд ажил байгаа гэж бодож байгаа. Гэхдээ миний хэд хэдэн зүйлийг шинэ болж байгаа сайдын хувьд шинэ бодлого одоогийн явж байгаа бодлогын хувьд бол ойрын хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд хэрэгжүүлэх юм аа. За нэгдүгээр энэ онгоцны буудлын асуудал. За өмнө өртгийн нарийнхын баяа гэж бодоход хугацааг ярих цаг болцсон. Японы засгийн газар өнгөрсөн жилийн одоо энэ жилийн өнгөрсөн жил байхад 1-р сард хугацаанд нөгсөн. Хугацаанаас 7 хоног хоцруулж өгсөн юм байлээ. Тэр нь бол уучлаарай бид наадмын танайх 7 хоног урт амарсан учраас бид хугацаанаас 7 хонолоо л гэж яг хугацаанд өгсөн. Бид тэр үед л өгөх ёстой байсан. Харамсалтай тэр үед өгч чадаагүй. Одоо энэ өмнө ярьжсэнаар бол 10 сард өгөх ёстой. Тэгэхээр яг энэ онгоцны буудлыг хязгаар ажилладаг болох бай. Онгоцны буудлын нэг өдрийн алдагдал юм уу нэг өдөр хойшлуулна гэдэг бол Монгол төрд Монголын энэ гадаад дотоодын нисэг жуулчин хүмүүст ая тухтай байдалд л хохирол өчрүүлж байгаа шүү дээ. Дээрээс нь эдийн засгийн хохирол өчрүүлж. Яг онгоцны буудал хязгаар ашиглалтанд орох. Энэ дээр ямар асуудал байгаа юм бэ гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрт нь бол энэ нэг зам хөгжлийн зам энэ гэж нэлээд ярьсан. Одоо хоёр оронтойгоо бол хэд хэдэн асуудлаар ярьж зарчмын хувьд бол 3-4 жилийн өмнө ярьсан хэдэн асуудал байдаг. Монголын газар нутгаар төмөр зам, хурдны авто зам, нефт газын халуун явуулна гэсэн тийм асуудал байдаг. Тэгэхээр энэ хурдны авто замын чинь асуудал хоёр улсын хооронд холбогдох хурдны авто зам байтугай нөгөө гол одоо хурдны авто замын дунд нь байж байгаа дархны зам маань хүртэл тавигдахгүй байна. Тэгэхээр энэ хурдны авто замын талаар ярьж байгаа юм байна. Төмөр замын параллель шугамны асуудал яригддаг байсан. Төмөр замын параллель шугам юу нэмэлт шугам. Энэ олон төмөр замын чинь күүр одоо ингээд морь техникийн тэгшлэн тэргээд одоо нэлээд олон жилийн өмнөөс ярьсан. Хэрвээ тэр морийг л тэгшилчих юм бол төмөр замын ачаалал, төмөр замын хурд маш их сайжирна гэж ингэж Германуудын гаргасан тооцоо байдаг шүү дээ. Тэгэхээр тэрний дагуу ажил хийж байгаа гэж бодож байгаа. Яг одоо энэ автозам, төмөр замын бодлого дээр ойрын хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд ямар бодлого байна. Урд өмнө ярьж ирсэн одоо сайдуудынхаа үүрэгт ажлыг чиглүүлээд ингэ явах юм бол энэ төмөр зам автозамаар чинь магадгүй энэ дундуурн замд тавьсан энэ том шугамудаар чинь бид баг уул уурхаагаа ухаж төнхөж байгалаа сүнөөхгүйгээр бид чинь ашиг олчих боломжтой юм байна шүү дээ. Яг тэг энэ нөхцөлд бол Хятад болохоор нөгөө нэг ус нэг замаа ярьж байдаг. Орос болохоор Ази Европын бүс нутаг гэж ярьж байдаг. Манайх энэ дунд нь орхитод байгаа учраас энэ сүүлийн үед хоёр хөршинтэр бол нэлээх идэвхтэй ажиллаад байгаа шүү. Энэ дээр одоо энэ хоёр замын асуудал яригдчих юм бол бид далайн тээврээр Европоос юм уу Оросоос нааш нь одоо бараа бүтээгдэхүүн орох гэж 45 хоног явж байгаа. Хэрвээ энэ зам ингээд ашиглалтанд орчих юм бол ерөөсөн Орос Европын холбооны улс руу ерөөсөн 7 хоногийн дотор тээвэр яваад Хятад Орос хоёр юм уу Европын хооронд бид чинь дундаас нь транзит тээврээр ашиг олж ийм их том боломжууд харагдаад байгаа шүү. Энэ дээр ямар асуудал ах вэ? Хамгийн сүүлд энэ Улаанбаатар хотын төвжирэлтэй болоод асуудал. Тэр өстөө гүшүүнд 1 минут нэмж өгье. Улаанбаатар хотын төвжирэл бол мэдээ Улаанбаатар та нийтийн тээврийн асуудал ярил. Нийтийн тээвэр гэдэг чинь өргөн утгатай л да. Одоо бол автобусын суугаад автобусаар явж байгаа энэ хүмүүсийн тэрийг харахад бол үнэхээр уг нь автобусаар явж байгаа хүмүүс чинь яг машинаас уснаар хурдан явдаг ёстой. Одоо бол автобусныхаа бодлоор хүлээж байна. Дотор нь ороод яг машинтай адилхан төвжирэлд орж байна. Тэгэхээр автобусны талаар явах гэж таны бодлогыг ойлголоо тэр зүйтэй асуудал. Энэ метроны асуудал бол одоо маш олон жил ярьсан нэг метро юм уу энэ нэг электричийн асуудлыг нэлээд яригадаад явж ирсэн юмсан. Энэ одоо явагдах. Энийг нэг ард түмнийгээ нэг зовлонгүй хурдан тээвэрд оруулах юм бол нийтийн тээвэрд оруулах юм бол энэ айжмдаа хотын төвжирлж айжмдаа энэ олон энэ нэг зам бараагүй наашаа цаашаа буруу цаашаа өрүүлтэй машинууд. Энэ машины
Тэгээ өрүүлгснээс машины энэ өрүүлийг ингэж наан цаанд явж байгаа юм улс байдаг. Энийг ер нь цаашлын цэгцлэх цаг нь болцсон. За нэр дэвшигч Судбаатар хариулъя. За тэрвч тогшны асуултанд хариулъя. Шинэ нэг сонгоцны буудлын асуудал бол салбарын хүмүүсээ өгж байгаа мэдээлэлээр эх 5 сард оруулахаар Батэрдэн сайдын үед ажлын хэсэг гараад нэлээд шахаж ажиллаж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Хийх шаардлагатай зарим ажлууд нь араа дуусах байгаа гэж бодож байгаа. 3 барилга байгууламжийн асуудал байгаа. Энэ ондоо багтаад орох бах. Цаашдаа нэг сонгоцны буудлыг бид нар зөв авч явах, менежментийг яаж авч явах вэ гэдэг асуудал дээр бас шийдвэр гарсан юм байлээ. Энэний өрөөнд Японы улстай гэрээ контакт хийх, цаашдаа ажил ярих, тохирох асуудлууд нэлээд байна гэж ойлгож байгаа. 2006 оны 3 сард Никол даргаыг ерөнхий сайд байхад Японы улсад очиж энэ шинэ нэг сонгоцны буудлын гэрээ зурагж байсан. Би ажлын хэсэг ахалж ажиллаж байсан. Тэрнээс хойш энэ ажил явсан. Үеийн засгийн газар энэ ажлыг бас шуурхайлах чиглэлээр ажиллаж ирсэн. Шинэ нэг сонгоцны буудлыг эх ондоо ашиглалтанд оруулахаар салбарын одоо явж байгаа энэ ажлыг дэмжиж ажиллана гэдэг бас хэлье. Нэг ус нэг зам, хөгжлийн зам, эдийн засгийн коридор гэж бид нар сүүлийн үед ярьж байгаа. Азийн ялангуяа зүүн хойд Азийн бүсэд явж байгаа интеграцид нэгдэх асуудал яригдж байгаа. Энэ дотор ялангуяа 17 онд батлагдсан Монгол Улсын санаас батлагдсан хөгжлийн зам үндэсний хөтөлбөр дотор бол энэ салбарын 7 чиглэлийн төмөр замын асуудал байгаа. Нэг хурдны замын асуудал байгаа. H3-гээ замын үдийг холбох бас концессийн гэрээгээр явж байгаа гэж ойлгож байгаа. Ажлыг нэхлүүлж бүтээн байгуулалтыг хийх зайлшгүй шаардлага байгаа. Хоёрт энэ авцам дээр мэдээж очиод мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсож салбарын энэ бодлогуудыг судлаж үзнэ. Гэхдээ авцамын талаар ба ерөнхий бас бодлого тодорхойлох зохиолд оролцож байсан хүний хувьд, хуулийн ажлын хэсэгт орж байсан хүний хувьд харахад хэд хэдэн зүйлүүдийг энэ ойрын үед бид нар хийх ёстой. Налах дархны замын асуудал байгаамаа. Гişүүд үгэнд гараад ах шиг байна. Налахын замын гүйцэтгэгч нь сонгон шалгаруулалтад гарсан. Гаттууд улсын хөнгөлөлтөө зээлээр эх онд баригдана. Дархан цаашлаад алтан болог хүртэлх замын шинжилгээ асуудлыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байгаа. Энийг цаг тухайд нь бас шуурхай ажиллаж оруулах ёстой. Ялангуяа дархан налахын замд бол манай хамгийн их одоо ачаалтаа. Тэгэхээр энэ замуудын ажил бол эх онд хийгднэ гэдгийг хэлье. Нийслэлийн замын асуудал байгаамаа. Нийслэлд бол нэг 700 гаруй км зам байна. Энэ замын шинжилгээ асуудал бол чухал байгаа. Ялангуяа энэ жилийн шиг бороо их орсны дараа бас замын чанарыг шалгах шиг боллоо. Тийм учраас тэгээ нийлж энэ чиглэлд анхаарах ёстой. Нийслэлийн давхар зам, нийслэл дээр давхар гүүр барих гээд нийслэлд хийгдэж байгаа ажлуудаа бодлогын хүрээнд дэмжиж уялдуулж ажиллана гэсэн бодолтой байна. Улаанбаатарын төгжрлийн талаар төрөн гишүүн асуусан, таач банк орон дээр асуусан. Миний бас бодож байгаа саналыг дэмжиж байгаад талархаж байна. 3 чиглэл дээр анхаарч ажиллана гэдгээ түрүүн хэлснээр тодтогё. Цаашдаа бид нар энэ 21 аймгаа Улаанбаатар хоттой холбох ажил нэлээд явж байгаа. Одоо Загстан давааны 67 км замын асуудал дээр нэг энэ хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдвэл бид нар энэ холболт дуусна. Одоо гүйцэтгэгчүүд нь босод зам дээр нь бол тодорхойд гарцсан ажил нь явж байгаа. За зарим нэг зам дээр ялангуяа говьолтой Баянгарын чиглэл зарим нэг таардах шахаж ажиллах шаардлага байгаа гэдгийг бас тодтогч хэлье. Ер нь бол альва төрийн ажлууд залгамж чанартай явдаг гэж ойлгож байна. Тийм учраас өмнөх сайдын явж байсан Бол гишүүн асуулт